За. Дэгийг нь тоглосон юм биш. За, буцаа сайн байна оо. Сая энэ юу маань буруу болоод тэгээд тургацсан байгаа. За, энэ сайхан дуу сонсонгоо намаа хамт уншицгаая. За, одоо сая аль руу яасан бэ гэсэн чинь миний интернет айгу мойсон учраас датагаар одоо их гээд солилцсон байж байна. За, би яг одоо евроо ширлээ. Тэр ан та нар сайхан дуу сонсоод байж байгаарай. За, болчлоо. Ийм л амарх. Ингээд л болж байгаа. За. Сайхан Монгол аялалгуу сонсоод Монгол аялалгуутай хамтдаа сайхан монгол хүнийхээ бичсэн номыг хамт уншъя. За, өнөөдөр шинэ жил төгсөж байгаа болохоор ийм Шведийн нөө бэлэг тэмдэг болсон хандгай буугных нь еврийг зүцэд сууж байна. Баярын уур амьсгал оруулах гээд. Яа, тэгээд өнөөдрийн унших ном маань 365 өдөр тэр чигтээ Аз жаргал номыг сүүлийн удаа уншиж байгаа юм шүү. Яагаад гэвэл энэ хүний бас номыг ихэнх нь уншаад өгчвөл маш олон сар өдөр магадгүй олон жил үтсэн байж магадгүй. Энэ номных нь ийм сайхан зүйлсийг хамаг юм дэлгээд ячвал бас харамсалтай болохгүй бах. Тийм учраас номных нь яг бол хүмүүст уншчихын сан гэсэн эсгүүдийг түүж уншиж байгаа. Энэ номноос одоо бараг 4-5 удаа уншсан баха. Тэгээ одоо дэмий баха нэмж уншаад. Тийм учраас сүүлийн удаа энэ номыг уншиж байгаа шүү найзуудаа. Тэгээ тийм болохоор одоо яг одоо 25-27 хүн байна. Дахиад жоохон хүн орж иртэл хүлээсэн дээр ах. Яг хүмүүс орж ирээд тухтаа үзэхээр цаг нь одоо хэд болж 29 хүн болж байна. 9 цаг 10 минут болж байна. За. Сайхан монгол аялгуутайгаа намаа уншихтаа төрхөн зөрөглөхтэй битээ уурлаарай хүмүүсээ. Хурдан уншаач тэргээл өчтсөн байдаг шүү. За. Гоё аялгуу шүү те. Нэг жоохон айцах чинь. За, ерөнхийдөө ол уншаад эхэлье. Унших хавцаад хүмүүс бас ороод ирж магадгүй. За, тэгээд би энэ байнга зя гэж хэлдэг гэсэн. Бага маань л юм чи одоо. За, да 1-2 шеэрлэлээ. Бас үзэж амжааг хүмүүс нь зөвлөх. За, одоо энд яг одоо Швед улсад Шведийн Стокгольм хотод 29 цаг 11 минут болж байна. Утасныхаа дуугийг хаахгүй бол бичлэгийн үеэр дуурайх шинжтэй юм байна. Бас юм байт юм шүү дээ. За, гоё ингэ чи шинэ жил болж байгаа юм чи. Тэгээд юм аашья. Хүмүүс орж иртэл. Оо, бүрэн дээр. Гоё цастай. Ногоон өнгөмөрт. За. За, энд нь багтаал унших юм байна. За, энийг авч шинэ жил болж байгаа юм чи тээ. За, 56 байгаа учраас намаа одоо шууд уншаад эхэлье. За. Зүрхээ хогоор бүүт хийжээ гэсэн хэсгээс та бүхэндээ унших гэж байна.
бидний юу харж, юу сонсож байгаа, бидний хинтээ найзалж байгаа нь биднийг тижээж байдаг. Хэрвээ та байнга л кола ууж, чихэр идэж, чанаргүй хоолоор хооллоод байх аваас та нэг их эрүүл байж чадахгүй. Яагаад гэвэл та өөрийгөө буруу зүйлсээр хооллож байгаа учраас. Яг дээрхтэй адил байнга сөрөг зүйл сонсож, буруу зүйлс харж, байнгын хов жив ярьдаг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх нь та өөрийн дотор хүнийг буруу зүйлсээр тижээж байгаа учраас амьдрал таныг хэн гэж үтээсэн тэр хэмжээний хүчрхэг зөв нэгэн болж чадахгүй. Тиймээс та өөртөө авч байгаа тэр зүйлдээ маш анхааралтай байх хэрэгтэй. Өнөөгийн энэ үед бид өөрсдийгөө буруу зүйлсээр тижээх маш их боломж гарч ирсэн. Өнөө үед телевизийн маш олон суваг байна. Бидэнд интернет, ухаалаг, гар утас, сэтгүүлүүд, биллборд гэд хаанч явсан бидэнд нөлөөлөх маш олон мэдээнүүд байна. Энэ нь тийм ч муу зүйл биш. Гэхдээ бид өөрсдийгөө юугаар тижээж байна гэдэгтээ хяналттай байх ёстой. Өнөөдөр гарч байгаа олон төрлийн мэдээ бидэнд хэн, хаана, яаж мөнгө угаасан, ямар маргаан хэрүүл болж ийн гэх мэт бүх л муу мухай зүйлсийг харуулж байна. Орчин үед ноцтой мэдээлэл хамгийн өндөрт байдаг болсон. 20 жилийн өмнө бидний хувьд буруу хүндэтгэлийн бус боддог байсан зүйлс одоо тийм байха болжээ. Хүмүүс үүнд тасчихсан байгаа. Мэдээж тэр бүхэн тиймч буруу биш байж болох ч энэ нь таны тархийг хэрэггүй зүйлсээр дүүргэж байгаа хэрэг юм аа. Хэрвээ та хогоор дүүрч байгаа бол түүнийгээ бас гадагшлуулах хэрэгтэй болдог. Хэрвээ та хүмүүс бие биедээ харилцан буулт хийж харилцаандаа үнэнч байгааг харах аваас битгий гайхаарай. Та өөрөө ч бас тийм байж болно. Хэрвээ та хүмүүс бие биендээ үнэнч бус байж, бие биенийгээ харааж зүхэж байгааг харах аваас оюун бодол тань үүнийг хадгалчихсан байдаг. Энэ бүхэн танд дасал болчихдог. Та баг багаар үүнийг харсаар байхваас үүнийг илүү их хүлээж авдаг болно. Энэ нь таны хувьд тийм ч сүртэй зүйл байхаа болдог. Хэдэн жилийн өмнө нэгэн өсвөр насны хүү ангийнхаа 3 хүүхдийг буудаж алсан аимшигт хэрэг гарсан. Тэрээр үнэхээр үлгэр жишээ хүү байсан бөгөөд түүний гэрийнхэн маш сайн хүмүүс байсан. Тэрээр нэг ч удаа хүчирхийлэл харж байгаагүй нэгэн байж. Түүний гэрийнхэн нь маш их шоконд орж хүүгээс яаж юу ч бодохгүйгээр хүн алсан тухай асуухт нь хүү тэдэнд эн чинь бараг л байдгал зүйл штэ. Би өдөр хүрэл хүмүүсийг алдаг гэж хариулсан байна. Хүү өөрийнхөө тоглодог видео тоглоомын тухай ярьж байсан хэрэг. Тэрээр жил гаруй тэр тоглоомоор тоглосон байсан бөгөөд дэлгэцээр гарч ирсэн хүмүүсийг буудаж алдаг байжээ. Сүүлд нь тэр бодит байдал буюу бодит амьдрал дээр тоглоом амьдрал хоёроо ялгахаа болсон нь тэр. Найзуудаа та нар юу идэж байна түүн шигээ л болох болно. Тиймээс өөрийгөө юугаар тижээж байгаадаа анхаарал хяналт тавьж байгаарай. Юу үзэж байгаагаа, юу сонсож байгаагаа, тэр зүйл чинь юуг өгүүлж байгааг маш сайн анхаарч байх хэрэгтэй. Энэ нь таныг босгон байгуулж байна уу, танд урам зориг хайрлж байна уу, үгүй юу гэдгийг хэрвээ үгүй бол хогоор битгий хоолол. Та гэртээ суугаад зурагт үзэж байхдаа зурагтаар гарч байгаа тэдгээр хүмүүсийг гэртээ урьдчилсан юм шиг л болдог. Тэгвэл та өөрөөсөө асуугаарай. Би энэ хүмүүсийн нууцыг заавал гэртээ оруулж ирэх шаардлага байна уу? Би энэ хүмүүсийн яриаг энэ хүмүүсийн хийсэн буруу бүхнийг заавал гэртээ оруулж ирэх хэрэг байна уу? Телевизээр гараад байгаа энэ бүх кино, драмууд, зарим нэг шоунууд гэр бүлийг хуваахныг хэрэгсэл нь болдог. Зурагтаар гэр бүлийн хүмүүс янз янзын асуудлууд болж хоорондоо маргалддаг. Дараа нь юу болох вэ гэж бас хүлээж байж үздэг. Таныг энэ бүхнээс өөрийгөө хол байгаасай гэж хүсэж байна. Би хэдэн сарын өмнө хүнсний дэлгүүрт кассан дээр учирлаж байхдаа
хажуугийн лангуун дээр өөрөө өрөөд тавьчихсан сэтгүүлийг харж байлаа. Зя. Нэг сэтгүүлийн нүүрэн дээр 2 толгойтой залуу сансраас ирсэн хайр гаригийн хүн дурлсан нь илүүг мэдхийг хүсвэл 7 дугаар нүүрт гэсэн гарчиг байлаа. Би дотроо үгээ баярлаа, би хогийн сав биш. Би өөрийнхөө толгойг иймэрхүү хогоор хортуулмааргүй байна гэж бодсон. Сонсооч. Таныг босгон байгуулах бус, таныг нураах зүйлсээр өөрийгөө тэжээхэд таны амьдрал дэндүү богино, цаг хугацаа дэндүү үн цэнтэй юм шүү. Мик хол байна уу те? За би жоохон микийг ойртуулж байгаад уншихыг хичээл. За. Микийг жоохон ойртуулж. Би өсвөр насндаа нэгэн спортын машинтай байсан юм. Мэдээж тэр зүгээр л үзүүлэнгийн машин шахав. Гэхдээ би машиндаа маш их хайртай төдөөгүй маш ихээр санаа тавьдаг байлаа. Машина байнга зориултын аргаар угааж 3 сард 1 удаа хэрэгтэй хэрэггүй эсхийг нь мэдэхгүй ч тосыг нь сольдог байсан юм. Гэхдээ тэр тос зүгээр нэг тос биш. Жирийн нэг тосноос 2 дахин үнэтэй тийм тосыг хэрэглэдэг байлаа. Би тэр машинаа үргэлжил дээд зэрэгээр байлгах гэж хичээдэг байсан юм. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхлээр та өөрийгөө яг ингэж бодох хэрэгтэй. Та бол өндөр зэрэглэлийн маш онцгой, үнэхээр үн цэнтэй нэгэн. Та маш онцгой авьяас чадвартай, гайхалтай хүн. Та хэр удаан гүйж чадах вэ? Хэр удаан явж чадах вэ? Таны амьдрал хэр хол байх вэ? Энэ бүхнийг таны үзэж, харж, сонсож байгаагаар хэмжих болно. Мэдээж та сөрөг зүйл сонсож, буруу зүйлс харсан ч гэсэн таны машин явах л болно. Гэхдээ би энд хамгийн өндөр хурдны тухай ярьж байна. Би энд амьдрал таныг хэн гэж бүтээсэн тэр нэгэн болох тухай ярьж байна. Энэ бүхэн та хэр их асуудлаас хол байдаг, уруу татлагаас хэр их хол байхтай маш их холбоотой юм. За. Өргөжлүүлээд уншаа, уучлаарай дундуур нь тасалдсан болов. За. Хэрвээ та оперэд авшаа. За. Хэрвээ та бүрэгдийг сонирхох юм бол түүний хүч чадал нь түүний юу иддэгтэй маш их холбоотой байдгийг мэдэж болно. Бүргэд хизээч өгсөн зүйл иддэггүй, тэр үргэлж амьд хоол иддэг. Бусад тас зэрэг шувуудыг харах юм бол тэд үргэлжил амьтны өгсөн сэгийг иддэг. Тэд юу л тааралдан түүнийг л иддэг. Харин бүргэд тэгдэггүй. Тэр маш өндөрт нэсэн маш хурц нүдээр харж байж өөрийн амьд хоолыг газраас шүүрэн авч иддэг. Үүний адилаар бидний хүч чадал бидний юу үзэж харж байгаатай маш их холбоотой байдаг. Магадгүй та жилээс жилд ажлынхаа сөрөг бодолтой хүмүүстэй хамт хооллосоор ирсэн баг. Тэд байнга л гомдоллож хүмүүс тэдэнд яаж хандсан тухай ярьдаг байж магадгүй юм. Гэхдээ та тэднийг заавал гомдоох шаардлагагүй. Та маргааш ажил дээр очиод л би өчигдөр цуглаанд очиод нэг юм шинэ юм сонссон, би чамаас хол сунаа гэж битгий хэлээрэй. Хэрвээ тэгмээр байвал намайг тэгсэн гэж битгий хэлээрэй. Та зүгээр л тэр хүмүүстэй байх цагаа маш бага болгох хэрэгтэй. Та бол бүргэд та өгсөн зүйлсээр хооллохоор төрөөгүй. Бусад хүмүүс дахиа эсвэл тас вэж болох юм. Энэ тэдний сонголт. Харин та бол биш. Таны зарим найзууд ойлгохгүй байж магад. Тэд танд уурлаж магадгүй. Гэхдээ би танд хэлье. Зарим хүмүүс бүргэд байх төлөөсийг төлж чаддаггүй юм. Мэдээж хүн бүр хамгийн өндөрт байхыг хүсдэг. Гэхдээ хүн бүр өөрийн бие махбод өгөөсгөхийг хүсдэггүй. Гол асуудал нь л энэ байна. Хэрвээ та бүргэдүүдтэй хамт нисхийг хүсэж байгаа бол дахиануудтай найзлаад байж болохгүй. Та амьдралаас танд зориулсан сайн зүйл биш гэдгийг мэдэж байгаа бол
хөдөлгөөнгүй суугаад байж болохгүй. Зоригтой байж өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Өнгөрсөн жил эхнэр бид хоёр нэгэн Бродвей тоглолтыг үзсэн юм. Бидний нэг танил бид хоёрт хамгийн урд талын суудлын маш үнэтэй тасалбарыг өглөө. Бид тэнд очиход эхний 15 минутын турш гарч байсан үгнүүд нь дандаа хараалын үгнүүд байсан. Би дотроо удахгүй дээрдэх байлгүй дээ гэж бодож хүлээлээ. Гэвч тэгсэнгүй. Тиймээс би их нэртэй хоёлаа энд суугаад өөрсдөө хортуулад явах ээ. Учир нь бид нар ингэхэд дэндүү үн цэнтэй учраас гарья. Тэгээд бид чимээгүй гараад явсан. Мэдээж тасалбар маш үнэтэй байсан. Гэхдээ та тэр тасалбараас үнэтэй зүйлийг мэдхүү. Би тэнд зүгээр л хөдөлгөөнгүй суугаад хэн нэгэн бидэн рүү хог шидээд байхыг зөвшөөрөөгүй хэрэг. Найзуудаа, бид хогийн сав биш. Бидний чих, бидний нүд хог үзэх гэж би болоогүй. Хүмүүст кино хийх, жүжиг зохион бүтээх эрх бий. Бидэнд ч бас тэднийг үзэхгүй байх бүрэн эрх үнэ. Магадгүй хүмүүс танаар тоглоом хийж болох юм. Тэр үед та тэдэнд тайлбарлаад авах шаардлагач байхгүй. Тиймээс хөдөлгөөнтэй байгаарай. Нэг орой би гэрлүүгээ харж явлаа. Маш их ядарсан урт өдөр байсан юм. Би машиныхаа радиог асаахад миний хамгийн ихний сонссон хідэн үг бол нэг эмэгтэй чи маш муу гэж хэлж байлаа. Англи хэл дээр. Би түүнийг дуусчихлаа гэж бодож итэл тэр дахиад хонгор минь чи маш муу гэсэн. Би үүнийг хангалттай гэж бодсон. Амьд хоол болон үхсэн хоолны хооронд маш том ялгаа байдаг. Жишээ нь би ресторанд хоол идэж байх үед нэг дуучин залуу гарч ирээд шин дуу бичсэн тухайга хэлж гитараа бариад тоглож эхэллээ. Би түүнийг их гоё дуу зохиосон байх таа гэж бодож итэл тэр миний сонссон хамгийн стресстүүлсэн дууг дуулсан юм. Тэрээр түүний эхнэр түүнийг орхисон тухай, тэр маш их ганцаардсан тухайга, түүнд ямар ч найз байхгүй тухайга, тэрээр хаашаа ч очих газаргүй ганцхан нэг нар жаргаж буй газар руу явж буй тухайга дуулж байлаа. Түүний дуу нь бараг талдаа хүрч байхад би аль хэдийн түүнтэй хамт стрессцэн байсан юм. Түүний намайг тижээж байсан бүхэн үхсэн хоол мэт байлаа. Та нарын зарим нь зөвхөн өөрсдийгөө тижээж буй тэрэл зүйлээл өөрчлөх юм бол та амьдралын тусламжийг авах боломжтой. Хинтээ найзалж, юу үзэж, юу сонсож байгаадаа хяналт тавь. Тэгээд өөрөөсөө асуу. Намайг юу тижээж байна вэ? Хэрвээ таныг тижээж буй зүйлс амьд биш бол шийдвэр гаргаж санаачлахтайгаар түүнээс сал. Хэрвээ та өөрийн юу харж сонсож байгаагаа сонгодог байхаваас би танд хэлье. Та өсөн дэвших болно. За. Ингээд өнөөдрийн ном унших сэдэв маань богино байсан бах. Энэ хүрээд энэ номоо төр уншихаа болт юм уу? Эсвэл өргөжлүүлээ жоохон уншиж өгөө. Өнөөдөр энэ номноос сүүлийн удаа зүгээр сонсогдож байна үү? Харин гараараа байнга ингэ бариад 365 хоног тэр чигтээ аз жаргал. Зохиогч нь болохоор сэтгэл зүйч доктор профессор гэдэг доктор билүү? Гүр азрын Наранбаатар. За ингээ өнөөдөр энэ номыг сүүлийн удаа уншиж байгаа юм шүү. Яагаад тэгэхээр өмнө нь энэ номыг хэд хэд удаа уншсан. Тэгээд зохиогчоос нь асуулгүйгээр энэ номыг маш их уншаад ах юм бол маш их цаг хугацаа хүч хөдөлмөрөө гаргаж бичсэн номыг нь ингээд уншаад олон нийтэд илгээ тавьчвал бас харамсалтай байх. За би дахиад жоохон уншаад өгье.
энэ айгуу гоё хэсэг байсан. Энэ номыг өмнө нь би бас уншижсэн учраас одоо чанга байна уу, аяахан байна уу? Манай ээж ядарчихлаа да гинэ. За одоо нэг жоох уншчаад тэгээд намаа тусгаад унтаж амръя. Бүү бууж өг гэдэг хэсгээс уншиж үгэй. Та өөрийнхөө амьдралын хувь тавилан зорилгоо биелүүлэхийн тулд оюун бодолдоо амьдралд юу ч болж байсан хамаагүй хичнээн их урт хугацааг тулсан ч хамаагүй бас хичнээн ч их унаж бүдэрч байсан хамаагүйгээр цөхрөлтгүй байж гомдлохгүйгээр өөрийнхөө хүсэл мөрөөдөлд бууж өгөлгүйгээр зөвхөн урагшил тэмүүлж ялалт байгуулах болно гэсэн зорилгыг суулгаж өгөх хэрэгтэй. Энэ бол бүхэлдээ л зоригтой шийдэмгий байж хизээж бууж өгөхгүй байх хандлагатай байна гэсэн үг юм шүү. Амжилтад хүрсэн хүмүүсийн ихэнх нь тийм ч авьяаслаг байдаггүй. Харин тэдний ихэнх нь зоримог, ялагдашгүй зан чанартай байдгийг. Тэд хэрхэн цөхрөлтгүй оролдох тухай сайн мэднэ. Хэрвээ алдах аваас хизээж үнийг ингээд дууслаа даа гэж хардаггүй. Харин алдаанаасаа суралцаад дахин оролддог. Илүү том асуудалтай тулгарвал хулчиж айж зүгтдаггүй. Харин нуруугаа цэглээд итгэлийн сайн тэмцлэр тэмцдэг. Амьдралд бидний эсрэг олон саад бэрхшээлүүд ирдэг. Шудраг бус явдал, урам хугаралт, шантрал гэх мэт. Маш олон хүмүүс бууж өгдөг. Тэд за болох ёсгүй юм байлгүй дээ. Эсвэл энэ гэрлэлт ч миний хувьд хамгийн сүүлийнх нь биш юм шиг байна. Бид хэтэрхий их асуудалтай байна. Эсвэл бүр би хизээч мөрөөдлөө биелүүлэхгүй юм байна. Санхүү хэцүү байна. Би хизээч итгэрэхгүй юм шиг байна. Өвчин маань дэндүү хүнд байна. Гэх мэтчлэн. Уучлаарай өргөлүүлээд уншия. Бүх зүйлд харах өнцөг чухал. Хэрвээ та амьдралын сайн сайхныг харахыг хүсэж байвал тууштай бөгөөд, сайн сайхныг хүсэж байвал тууштай бөгөөд тэсвэр хатуужилтай байх ёстой. Сул дорой, уйланхай, гутран нэгэн байж болохгүй. Харин оюун ухаандаа дайч нэгэн байх хэрэгтэй. Хичнээн их цаг хугацаа авсан ч гэлээ өөрийнхөө зүрх сэтгэлийнхээ хувьд би бууж өгөхгүй. Би итгэл дотроо бат зогсох болно гэж шийдэх хэрэгтэй. Хэрвээ та цөхрөлтгүй байж, оюун ухаандаа хизээж бууж өгөхгүй гэсэн зорилгыг суулгасан бол ямар ч хүн, ямар ч том асуудал, ямар ч өвчин таны амьдралын аз жаргалыг булааж чадахгүй. Та тууштай, цөхрөшгүй, бууж өгөхгүй байх хандлагатай байвал юу ч тохиолдож байсан хичнээн их цаг хугацаа авч байсан ч нөхцөл байдал тань хичнээн хүнд байсан ч та би бууж өгөлгүй зогссон хിവэрэл байна гэж хэлэх чадвартай байх болно. Магадгүй өрсөлдөгчд тань миний эсрэг хийж чадах хамгийн сайнаа хийсэн байх. Гэвч хангалттай байсангүй. Би нүгэрэндээ инээмсэглэл тодруулсаар л байна. Би зүрхэндээ дууд дуулсаар л байна. Би өөрийгөө хэн гэдгийг мэднэ. Би бол хохирогч биш, ялагч гэж хэлээрэй. Танд тохиолдсон ямар ч муу зүйл таныг хүсэл мөрөөдлөөс тань холдуулж чадахгүй. Таны өнгөрсөн амьдрал шудраг бос байсан байж болох юм. Тэглээгээд таны ирээдүй заавал шудраг бос байна гэсэн үг биш. Хэдийгээр та юу болоод байгааг ойлгохгүй байж болох ч тэр нөхцөл байдлын эсрэг авч буй үйлдэл тань үүнийг сайнаар эргүүлэх боломжтой байдаг. Тиймээс өдөр бүр ухаалаг амьдр, учир нь таны өчигдрийн эсвэл уржигдрийн мэргэн ухаан ирээдүйн амьдралын баталгаа биш. Харин өдөр тутмын мэргэн ухаан ирээдүйн амьдралын тань баталгаа болж өгдөг. Тиймээс энэ асуудал намайг ялч чадахгүй. Энэ асуудал магадгүй намайг гутрааж болох юм. Гэхдээ намайг сүрүүлж чадахгүй. Би ялах болно гэдгээ
өөртөө байнга хэлж байгаарай. Би юу гэж хэлэх гээд байна вэ гэхлээр та хизээч бууж өгөхгүй байх хандлагатай байх ёстой. Амьдрал тань руу чулуу шидэж болох юм. Бүр тесрэх бөмбөгч шидэж болох юм. Гэхдээ та нэг зүйлийг санаарай. Бүх уналт илүү дээр зогсоолын төлөө байдаг юм. Хүнд хэцүү байдал таныг устгах биш харин хүчтэй болгох гэж л байдаг юм. Та яг одоо биш харин хүчтэй болох гэж л байгаа. Тэглээгээд та яагаад энэ зүйлс надад тохиолдоод байгаа юм бэ гэж бүү гомдол. Харин асуудал руугаа хараад чаддгийн бол намайг ялаарай. Би өөрийгөө хэн гэдгээ мэднэ. Би бууж өгөхгүй, би шантрахгүй, би шаналлахгүй, би гомдлохгүй. Энэ улирал өнгөрөх болно. Тэгээд шинэ улирал ирэх болно гэж өөртөө хэлээрэй. Найзуудаа битгий шантраарай. Таны амьдралд шинэ улирал ирж байна. Өвлийн дараа хавар үргэлж ирдэг шиг хэдийгээр та шөнө нь нулимстай байсан ч гэсэн өглөөн нь баяр хөөртэй болох болно. Бүх зүйл хэцүү. Ямар ч үр жимсгүй, харанхуй бас хүйтэн. Сайн мэдээ гэвэл хавар ирж байна. Илүү дулаахан гэгээлэг улирал таны өмнө ирж байна. Лос Анжелест манай гэрийн гадна нэг мод байсан юм. Тэр мод анх их таагүй байдалтай байсан. Тэнд ургаж байгаа бусад моднууд саглагар ногоо навчнуудтай ив ирүүл моднууд байлаа. Байдал муутахаас өмнө би мод арчилдаг эмчилдэг хүн рүү ярьсан юм. Түүнд өхмөл модны тухай хэлэхэд тэр ирж модыг хараад Наранбаатраа энэ мод өхөөгүй. Зүгээр л ургадаг улирал нь биш байгаамаа гэж надад хэлсэн. Харин би дотроо үгүй энэ мод яалтчгүй өгсөндөө яста царай муутай нүцгэн ямар ч навчгүй гэж бодож байлаа. Би түүнээс та үүнийг үхээгээгүй гэдэгт нь итгэлтэй байна уу гэж асуухад тэрээр тийм ээ итгэлтэй байна. Энэ мод таны цэцэрлэгт байгаа бусад моднуудаас шал өөр. Хэдэн сарын дараа гэхэд л цэцгэлчихнэ. Хэдхэн сарын дараа бусад мод шиг маш үзэгдэлтэнтэй болох болно гэж хэлсэн юм. Миний хувьд гэвэл тэр мод өгчихсэн юм шиг л санагдчихлаа. Тэр мод хизээч үржимс гарахгүй юм шиг санагдаж байлаа. Хизээч сэрэхгүй мэт, үзэгсэлэнтэй болохгүй мэт харагдаж байлаа. Харин үнэндээ тэр мод бусад модтын л адил эрүүл бас амьд мод байсан юм. Улирал нь болоход түүнийг сайн сайхан гэрэл гэгээтэй өдрүүд хүлээж байлаа. Яг л үүнтэй адил бид ч бас энэ бүхэн аль хэдийн өнгөрсөн миний гэрэлд ингээд дуслаа. Би дахид хизээч ярилцахгүй. Энэ ажил хизээч сайжрахгүй. Би хизээч идэхгүй. Энэ бүхэн хизээч бүтэхгүй гэх шаардлагагүй. Бидний нүдэнд аль хэдийн үхсэн мэт харагддаг. Бүтэхгүй мэт харагддаг. Гэтэл яг л тэр мод шиг үхээгүй, дуусаагүй байдаг. Зүгээр л улирал нь биш, цаг нь болоогүй. Тэрэнд л асуудал байгаа юм. Тэр модыг өгчихсэн байна гэд бүгд хайрч хаяарай. Яг л үнтэй адил хидээгээр та ямар ч сайн зүйл харахгүй, үр ашгийг нь хүртэхгүй байгаа бол хэдийгээр энэ өхмөл мэт санагдаж байгаа ч гэсэн мөрөөдлөөсөө битгий ухраарай, битгий шантраарай. Асуудал зөндөө байлаа гэд гэрлэлтээсээ битгий татгалзаарай. Учир нь шинэ улирал ирж байна. Та итгэхгүй байх. Гэхдээ тэр шинэ улирал булан тойроод л байгаа. Хүмүүрч шинэ улирал маргааш ч гэсэн ирж болно гэдгийг санаарай. Магадгүй эх 7 хоногт таны санхүүгийн амьдрал дээшлэх боломж гарч болно. Та эмчээс өвчний талаар шинэ сайн мэдээ сонсож магадгүй. Таны амьдралд хавар ирэх болно. Та эргээд сайхан зүйлсийг мэдрэх болно. Нэг жил яриаггүй хүүтэн генет залгаж эргээд харилцаагаа сэргээхийг хүсэж байгаагаа хэлэх магадлалтай. Бүх зүйл дахин хизээж бүтэхгүй юм шиг, дахин хизээж сэрэхгүй юм шиг байж байгаад шинэ улирал руу орох болно. За ингээд сүүлийнх нь нэг өгүүлбэр нь ирэх өдрүүд нь бидний өнгөрсөн өдрүүдээс илүү байх болно.
Та өнгөрсөн амьдралдаа гайхалтай улирлуудыг туулсан байж болно. Гэхдээ ирэх өдрүүд нь бидний өнгөрсөн өдрүүдээс илүү байх болно. Гэхдээ та бүх зүйлсийг харах болоогүй байна. Та өмнө нь амьдралдаа төсөөлж байгаагүй эдгэрлэр дүүрэн, шинжлэл сэргэлтээр дүүрэн ирээдүй таны өмнө байна. Таны санаанд ч бууж чадхааргүй тийм гайхалтай өдрүүд таныг хүлээж байна. Бас намайг, бас та нарыг. За, ингээд энэ сайхан өгүүлбэрээр энэ номыг дуусгая. Өнөөдөр 365 өдөр тэр чихтэй Аз жаргал гэдэг нэртэй номны сүүлийн уншлага байлаа. Ингээд дараагийн удаа сайхан номнаас унших болно. Ингээд өнөөдөр цаг заваа гарган бичлэгийг манай үзсэн найзуудтай баярлалаа. Цаг заваа төхрүүлэн уншсан төлгөөндөө баярлалаа. За ингээд бичлэгээ дуусгая да. Ингээд дараагийн бичлэг хагасан өдөр байгаа. Бям гарагт дараагийн бичлэгээрээ дахиад эргээд уулзцаая. Ингээд энэ бичлэгийг маань шеэрлэвэл та бүхэн мэдж байгаа. Шеэрлэх юм бол маш олон сонсох боломжгүй, ном унших боломжгүй, болцоогүй байгаа хүмүүс маань ном унших болцоотой болно шүү. Бусдаа тусдын мөргээд энэ бичлэгийг боломжоор шеэрлээрэй. Тэгээд бичлэгнийхаа төгсгөлд өөртөө болон найзуудтай урай гаргадаг байгаа. Энэ удаагийн урай ойлгомжтой. Битгий шантраарай. Эхлүүлсэн ажлаа битгий орхиорой. Би ч бас эхлүүлсэн ажлаа орхихгүй, амархан шантрахгүй. Мэдээж юм л хойно хэцүү үеуд гарна. Саад бэрхшээл гарна. Гэхдээ энэ саад бэрхшээлүүд маань биднийг улам хатууж болох гэж маргаашийн сайханд хүрэх гэж ирдэг юм шүү гэж найдаад хүчтэй байцгаая. Тэгээд бүгдөө шантрахгүй. Хүссэн зорилготой хүрцгээнэ. Хийсэн ажлаа битгий орхиорой. За амжилт баяр таа.